Өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай нэгэн гэж бодож явдаг залуугийн түүх. Залуу яагаад ингэж бодож явдаг талаар ээжтэй болон эмээтэйгээ хуучилсан байна. Би өөрийгөө айгүй азтай хүн гэж боддоо шүү дээ. Яагаад тэгэхээр өвөө намайг цэцэрлэгт хүргэж өгөх болгондоо бит хоёр замаасаа мөнгө олдог. Тэгээ тийх болгонд өвөө бүрстаа нэрэ гайхаж ирээл, шогшиж ирээл чи станер ямар азтай хөвөө дандаа мөнгө олох юмаа гэж хэлдэг байсан. Тэгээ тэрнээс нь болоод би өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай нэгэн гэж бодож амьдрах болсон гэд хүү ээжтэйгээ ярьсан байна. Тэгсэн чи ээж нь бүр цог тусаад тийм үү аав намайг бас баг байхад мөнгө олохоор айгүйх тэгж хэлдэг байсан шүү дээ. Нэрээ санаад байсан чинь цэцэрлэгт айгүйх явах хугацаанд бит хоёр замаас айгүйх мөнгө олдог байсан. Тэгэл аав намайг чистэ ямар азтай охин бэ гэж хэлдэг байсан шүү дээ гэл тэр хоёр бүр гайхаал инээлдээд энэ яриаг нь сонссон эмээ юу гэж хэлсэн бэ гэхээр хөөрхий юм уу өвгөн минь тоо хоёрыг энэ дэлхий дээр хамгийн азтай нэгэн гэдэгтээ итгээсээ ийм итгэл үнэмшилтэй амьдраасаа гэсэндээ зам дээр санаандгүй мөнгө хайдаг байсан баггүй юу. Тэгээд хоёр тэрийг санаандгүй юм шиг болов санаатаагаар олдог байсан. Өвгөн минь их сайн хүн байж үлээ гэж дурсан ярьсан байна. Тэгэхээр энэ түүхээс юу харж болох вэ гэвэл эцэг эхчүүд бид нар үр хүүхдээ ямар үгийг хэлнэ, ямар үгийг тэдний чихэнд сонсох нь хүүхэд яг л тэр үгийн нөлөөгөөр тэр нэгэн болж өсөх боломжтой. Та хүүхдээ энэ дэлхийн хамгийн азтай, хамгийн хосгүй, хамгийн юр бусын нэгэн гэж энэ үгийг хэлж өсгдөг эцэг их мөн үү? Энэ боломж танд ч ихсэн байгаа.